Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн бага боловсролын багш Эрдэнэ Заяа. Намайг Батэрдний Эрдэнэ Заяа гэдэг 2012 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгссөн. Одоогоор ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд тасралтгүй 3 дахь жилдээ ангидан ажиллаж байна. Сургуулийн эрхэм зорилго нь идэвхтэй суралцдаг, өөрийн акцийг үнэлдэг, зөв дадал хэвшилтэй хүүхэд, 3-гийн ангийн эрхэм зорилго идэвхтэй суралцдаг, эрүүл зөв хүмүүжлтэй, зөв дадал хэвшилтэй та хэмжээнд мэдэж байна уу? Үйл ажиллагаагаа төлөвлөхдөө хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажилладаг. Үйл ажиллагаагаа хуваарлахдаа хичээл сургалтын үр дүн үнэлгээ хийх хуваар, зочинтой хичээлийн хуваар, урилгатай хичээлийн хуваарийг гарган хэрэгжүүлж ажилладаг. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ ээлжит хичээлийн төлөвлөлт, ээлжит хичээлийн төлөвлөлтийг чанартай боловсруулах, сургалтын чанарыг дэвшлүүлэх шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2 дугаар ангийн математик хичээлийн төлөвлөлтийг секцийн багш нартайгаа хамтран боловсруулан сургалтын хөтөлбөрийн ном болон гаргаж түгээн дэлгэрүүлсэн. Хичээл сургалтын үйл ажиллагааны хувьд өдөр бүр нэг бодлого, нэг чадвар, дэвтэр, их зохион найруулан бичих дэвтэр үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Идүүтэн цахим платформ, мозаик, гийсүр, цахим сурвалжиг, цахим аялал интерактив дасгал даалгаврыг хичээл сургалтандаа тогтмол ашиглаж байна. Анги бүр өглөөний уншлага, 10 минутын уншлага хийж, уншсан номын тэмдэглэл хөтлөх, уншиж ойлгосноо зургаар илэрхийлэх, дүрийн тоглолт хийж хэвссэн. Завсарлагаанаар бүжиг хийх, STEM сургалт явуулах, интеграц хичээл. Ээлжит хичээлийн чанарыг сайжруулах, хичээл хоорондын холбоог уялдуулж, заах арга зүйг нэмэгдүүлэн монгол хэлний хичээлийн үйл явдлын дараалал тогтоох, мэдчилгээ унших сэдвээр интеграц хичээлийг заасан. Сурагчдын амжилтууд: төвшин төвлөрдөр нь өсвөрийн зохион бүтээгчид 2025 тэмцээнд 8-10 насны шар ангиллал тэргүүн барь эзлэн алтан медаль хүртсэн. Бүрөв даржийн, соном даржийн, ховд цом улсын аварга шалгаруулах 2025 тэмцээнээс мөнгөн медаль, хүн болох багаасаа хөтөлбөрийн англи хэлний сургалтанд идэвхтэй хамрагдаж амжилттай суралцсан сурагчдыг урамшууллаа. Ангийн сурагч Отгоо мини олимпиад 1-р байр эзэлсэн. Сайн туршлага түгээн дэлгэрүүлсэн байдал мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулж хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд зөв ойлгон унших чадварыг дэмжих сэдвт сайн туршлага түгээн дэлгэрүүлсэн. Багангийн цахим контентын агуулга арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалтанд сууж, сурагч багшаар бэлтгэгдэж, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нартаа танхим болон захимаар түгээн дэлгэрүүлэлт хийсэн. Аймгийн бага боловсролын багш нарын дунд зохиогдсон математикийн нэг хичээлийн уралдаанд тэргүүн барьцлан амжилттай оролцсон. Ирж хүч эерэг хандлага бага боловсролын багш нарын олон төрөл тэмцээнд волейбол төрөлд 3 дахь байр эзэлж хөрөл медалийн амжилт гаргасан. Сургууль мужуулах ухаан 2026 эрдэм шинжилгээний хурлын 3 дугаар шатанд аймагт 3 дугаар байр эзэлсэн. Нийгмийн идэвх сайн дурын үйл ажиллагааны хувьд дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, зурагчтай төсөл хөтөлбөрүүдэд тогтмол хамруулан ажиллаж байна. Бишигт өртсөн цагаан хөлөн бор сумын хүмүүнлэгийн аянд нэгдэж 100 мянган төгрөгийг хандуулсан. Нийгмийн идэвх сайн дурын үйл ажиллагааны хувьд хүүхдийн байгууллагын 100 жилийн анхны аянд хамт олноороо нэгдсэн. Цаашид хэрэгжүүлэх ажлын хувьд багшлахуй болон суралцахуйн хувьд сурагч төвтэй арга зүйг нэмэгдүүлэх, орчин баг хэрэглэгдэхүүн дижитал хэрэглүүр, интерактив дасгал хэрэглэх, эцэг эхийн хамтын ажиллагаа, багшийн өөрийн хөгжил арга зүйг турших зэрэг цаашид ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.